Анхааруулга. Хүчирхийлэл, аллаг, каннибал гарах тул зүрх судасны өвчтөе хүн болон 21 нас хүрээгүй хүн үүсгийг хатуу хориглоно. Хүүхэдтэй анхаарал тавьж чадаагүй чиний л буруу. Чөтгөр байдаг уу? Эсвэл чөтгөр бүтээдэг үү? Амьдрал дээр уучраа олоогүй байхад нь Закэт амьдрал арай л муухай. Жинхэнэ чөтгөрийг бүтээж байлаа. Хойд аав нь үнэхээр хүний зовлон дуртай нэгэн байдаг бөгөөд чөтгөр болох замыг нь маш амжилттайгаар тавьж өгсөн нэг юм. Хойд аав нь Закийг чатааж кайф авсан. Бүү маш их өвдсөн ч хөөрхий амьд үлдэхийн тулд өгсөн хүүхдийн мах байнга ичрэн хойд аав ээж хоёр нь гаж солиотой хүмүүс юм. Ийм гажи хүмүүс байдаг бөгөөд Зак амьд үлдэхийн тулд найзуудынхаа мах болон дүүгээ хүртэл эцсэн. Зак бол хүүхчүүдээ. Угаасаа Закийн сонголт бол чөтгөр болох замлал байлаа. Зак амьд үлдэхийн тулд тэр хүний махан мэдэрчтэн болсон. Тэр дүүгийнхаа зөксийг булаа. Тэгээ тэр орой тэр кино үз. Кино мэдээчрэг Закийн эвдэрхий толгойд нэлээд сайн нөлөөлсөн. Нэгэн үнсэлцэж байгаа госыг нэг алуурчин алчихна. Хүү шууд л киног дурааж галт тогооны өрөө рүү орж хутга аваад аав ээжийнхээ унтаж байгаа өрөөл рүү ороод шууд л кинонд гарч байсан шиг аавыгаа бүлээд ээжигээ бүлээд алчихна. Одоо тэр ирэх чөлөөтэй болжээ. Тэр гэрээсээ гараад самаар алхаж байтал нэгэн машин хажуугаар нь гарч байхдаа ус цацчихна. Дотроос нэг эмэгтэй хүн гараад ирдэг. Эмэгтэй Закийг хутгатай байгааг нь хараад ухарж байгаад унчихна. Гэвч Зак үзсэн киногоо дураагаад тэр эмэгтэйг алчихна. Зак маш их ядарсан машин дээр ороод унтчихна. Гэвч өглөө нэгэн өвгөн цонхын тогшин өвгөн яг алах гэж байтал өвгөн сохор байж таарна. Закийг ер нь бол гэрт маань хүргээд өгч гисэн гэдэг л дээ. Тэгээд ерөнхийдөө бол Зак тэр өвгөнийг гэрт очив. Нэг хатсанд алхахнаас иднэ. Оройн өвгөнг алах гэж байгаад болно. Учир нь надад ганц талах өгсөн юм чинь гэж бодоод. Тэгээд Зак ер нь бол гэрээс нь гараад годомжинд нэг яригчтай таарах бөгөөд Закийг бол мөрөгчнө. Зак харин шууд л бүлээд өөрийгөө муу болж байгааг мэдэхгүй. Тэр чинь хүүхчүүд өвгөний гэрт нь ирнэ. Тэгсэн өвгөн Закийн биед хүрээд ус болчихсон байгааг мэдээд асууна. Хүү шууд л би хүн алчихсан юм гэж хэлнэ. Өвгөн намайг хүлээж байгаа гэж хэлээд гараад явна. Мөн нэг дахиад үлдсэн байдаг боловч захиан дээр гоё амттай юм аваад ирэх гэж бичсэн байдаг. Гэвч өмнөхий өгсөн хүнний мах иддэг байснаас хичээл уншиж мэдэх биш. Тоодгүй захиан. Захиан дээр уг нь гоё юмд бичсэн байгаа юм. За тэгээд хүү өлсөд гадагш гарна. Гэв баахан хүмүүс цугларчихсан бөөн шууган болсон байдаг. Нөгөө өвгөн ч харин хүчгсэн байдаг юм да. Зак өлсөө цаашаа алхна. Нэг дэгжин залуу гал дунд нэг охинтой хамт халуун дулаан яриа өдөөд байж байдаг. Зак төхөөд очтол залуу босч ирээд наад лалрын царайгаа аваад тонил гэж хэлнэ. Зак сая л нэг юм ойлгосон бөгөөд тэр юунд дуртайгаа болжээ. Тэр ад жаргалтай хүмүүсийг алах дуртай гэдгээ сая л ухаарна. Хоёулынгийн ерөнхийдөө бол алчихна. Ингиж нэг юм чөтгөр бүтсэн юм. Тэгэхдээ Зак энэ амьдрал дээр ганцхан юм азгүй хувь төлөнтэй нэг юм биш юм. Ричел гэх гонигтай амьдралтай охин байдаг. Аав нь архины хамааралтай. Ричелийн нүдэн дээр нь аав нь ээжийг нь байнга зодож хүчрхийлнэ. Ээжтэй хоёулаа эндээ цугтъя гэж хэлсэн ч ээж нь тоодгүй бөгөөд Ричелийг бас зодно. Архич аав нэг өдөр ээжийг нь арай их хэтрүүл зодоод алчихна. Тэгээд Ричел рүү заагаад дараачих нь чи шүү гэж хэлнэ. Ричел ааваасаа айчуу зугтан дээр байгаа бамбуушин дээр очино. Аавынх нь бүр инээд хөхний төрөх бөгөөд чи яах юм над бамбуушин чамайг аврна гэж бодоё гэж бодсон чи ярин. Ричел ээжийнхээ бууг бамбуушин дотор хийцэн байсан юм байлээ л дээ. Тэгээд нуусан буугаараа шууд аавыгаа алчихнаа охин өөрөө. Охин нэг өрөөнд сууж явах бөгөөд өөртөө тохиолсон зүйлээ нэг эмчит хэлж байдаг бөгөөд тэр охин нэг сонин байшинд байгаа гэдгээ сая л нэг анзаарна. Тэгсэн Зак тэр газар бас байдаг бөгөөд охин зугтаж байгаад нэг тагтаа олж харна. Тагтааг Зак алчхаад нилээд баясгалантай байхан тэрэ. Тэгээд 3 секундын дотор надаас зугтаагараа гэж хэлнэ. Ричел охин айсандч арай гэж лефтэн суугаад дээд давхарт гарна. Охин нэг хүнтэй таарах бөгөөд түүнийг Даниэл Дикнес гэдэг нэг л их хилдэг байдаг чиг үнэндээ хүний нүд цуглуулдаг гаж донтон байдаг. Даниэл Дикнес яг л Ричелийн нүдийг ухаж авах гэж байтал Зак гарч ирээд Дикнесийн дураараа хатгаад алчихна. Дараа нь Ричелийг алах гэж байтал Ричел угаасаа амьдрах хүсэлгүй ад жаргалгүй байдаг. Зак ер нь бол ад жаргалтай хүмүүсийг л алах дуртай болохоор огт Ричелийг алах хүсэлгүй болчихлоо. Тэр хоёр Дикнесийн карманд байсан түлхүүрийг дараагийн давхарт гарна. Тэгсэн баахан бууш байдаг бөгөө ер нь булшинч байдаг. Ер нь бол энэ нэг яг энгийн ертөнцөөсөө илүү нэг юм шүүлтийн ертөнц байж таарна.
Магадгүй бүгд үхсэн ч юм уу бүү мэдсэн. Одоо манай хоёр учрыг нь нарэ гэж олоод нэг өрөө рүү ортол бас нэгэн нүрээ нуусан хүү байдаг бөгөөд Эди дээр харанхуйд шилжиж чаддаг чадвартай. Ричел Зак тэр хүүг арай ч хамтраад ерөнхийдөө бол комбо хийгээд алчихсан юм аа. Энэ газраас гарахын тулд дээшээ ингээд лефтер гараал идэгин юм. Ричлийн бас оюун ухаан орон гарна те. Бас лекцон дахиад нэг өөр рүү ортол бас нэг тоглоом тоглох болчихно. Ячхнаа. Яг анзаарах юм бол өрөө болгоно нэг эзэнтэй тэр эзнийг нь алчихвал дараагийн өрөө нь бол орчод байдаг. Энэ өрөөнд бас өмнөх хоёр өрөөгөөс юм бол хамаагүй хэцүү байдаг бөгөөд Зак Ричел маш олон шалгууруудыг хамтдаа давна. Тэгээд нэг шилэн хоргоны наан нэрээ нэг хин нэг алж байж л хаалга онгоно гэж ерөнхийдөө тэр өрөөний эзэн бол хэлнэ. Зак өөрийгөө алчдаг бөгөөд өрөөний эзэн Катрина Вард ийм тэнийг юм үтсэнгээгээд уурлаад ерөнхийдөө өрөөлөө ороод ирдэг. Ричел команд байсан буу гаргаж ирээд ерөнхийдөө Катриныг өнөрлөө бууцсан ч огтнолойлдгүй. Тэр удирдлагаараа буугаараа Ричелийг алах гэж байтал Зак амжилттай гарыг нь татаж дараа нь алчихна. Ерөнхийдөө Катрина энэ өрөөнөөс юм л гарч чаддیں۔ Ричел Зак. Тэгээд ерөнхийдөө бол саяны тулаанаас болоод бол Зак нэлээд хүнд гимцэн байдаг бөгөөд маш их цус алдсан байдаг. Тэгээд дараагийн давхарт гарч ирээд л ухаан алдаад унах нь тэрэ. Ричел Закыг аврахын тулд ойр хаваараа алхах боловч Грей гэх нэг сонин залуу гараад байна. Харваас нэг зэлтэй нэг. Тэгэхээр тэр бол өөрийгөө болохоор шүүгч гэдэг л та. За энэ давхарт ирэх хүртэл энэ тэр хоёрын асан 3 хүний амийг та хоёр яагаад асан та хоёр буруутай юу гэж ер нь буруутгаад л байдаг. Гэвч эцсийн мөч хүртэл Грей хийсэн бүхэл үнэн Ричел амжилттай давтдаг бөгөөд эцэстээ Ричел Закыг аварч чадах тэр эмийн ерөнхийг олдгоо. Тэр нь Грейээс авч чаддیں۔ Тэгээд Ричел Зак хоёрын дараагийн хаалга руу хамтдаа орно. Гэвч хамгийн сүүлчийн өрөө хамгийн сонирн байдаг. Хамгийн ихэнд алсан Дикнес нь амьд байдаг бөгөөд тэр Ричелийг Зак хоёрыг юм тус нь өөр өрөөнд оруулчихсан. Тэгээд Закыг харанхуй нөхрөө яг унах шахт нь Грей дахиад гараад ирнэ амар сонио. Яг л зүуд бодит байдал яг тэ аль нь вэ гэдэг мэдэх аргагүй тийм утгагүй тийм сонин зүйл болоод байдаг бөгөөд энэ одоо нэг өрөөнүүд нь нэг юм ойлгомжгүй зүйл болсоор байдаг. Ричел бас ямар харгас гэдгийг нийл болох бөгөөд Ричел нь нөгөө алчгаад тэгээд ингээд бамбуу шиг ургасан ингээ оёод буцаад ингээ хийм болгодог шүү дээ. Яг тэн шиг хүүхдийн ухаанаараа л ээж аваагаа буцаад амьлуулахын тулд бүр амьдаа өгцөн хүүрийг нь л ойцсон юм байлээ л дээ. Тэгээд тэрийг ингээ цагдаа нар барьцсан юмч болох Дикнестэй учирсан байж. Тэгээд тэр яж байгаа Дикнес нь бас нэг гаж донтон байж тараад хүний нүд цуглуулдаг тийм гаж донтон байдаг болохоор Ричелийн нүд ямар гоё юм бэ гэдэг энэ хойноос нь өгөөд байдаг байхгүй. Дикнесийг болохоор Ричел бол дахин буудаж алдаг. Тэгээд Зак Ричел хоёр тэр өрнөөс юм арай ч амжилттай мултаж гарч чадна. Ричел Зак шатаар дээш явж байтал хойноос нь Грей тавьсан гал нь хойноос нь ингээд дүрлцээд хүрээд ирдэг бөгөөд нэг жахад дээрээс нь төмөр юмжааг л хавханд урсан харах шиг л нөгөө хоёр чинь гацж орхино. Ядаж байхад чинь Зак хүүхэд байхад нэг хойд аав нэг шатааж байсан травманы сэдрээд тэгтээ эцэст нь болохоор буцаад Зак оюун санаа нэргэн ирж хадуураараа төмрийг өтснэ. Тэр хоёр дээшээ алхах том хаднууд дээрээс нь ингээс яг ч юм ингээ унаад идэх хөхгүй барилга нурж идэг болохоор. Тэгсэн чинь Зак тэр хаднуудыг ингээ цөм цохоод тэгээд ер нь бол ингээ дээшээгээ явсаар идэг. За тэгээд эцэст нь болохоор хаалган бүр битүү ингээ чулуугаар ингээ ийм гарч чадхааргүй болсон байсан. Зак ерөнхийдөө бол өөрхөн хадуурыг ингээ хугаран байтлан цохоод ерөнхийдөө бол тэр чулууныг бутлаад тэгээд Ричел Зак хоёр ерөнхийдөө бол тэндээс хамтдаа гарч чаддیں۔ Тэгээд Ричел болохоор Закэд би ганцаараа баймааргүй байна гэж хэлнэ. Бас би худал хуурмгийг үзье яддаг гэдэг хэлнэ. Тэгсэн чинь амар сонь хойноос нь буун дуу гарсан чинь Дикнес байдаг бөгөөд Дикнес дахиад Ричелийг хойноос нь буудчихдаг. Дикнес одоо 3 дахь хүч байгаа байхгүй. Үхээгүй л. Тэгээд Ричелийг ерөнхийдөө дахиад буудчихнэ. Тэгээд Зак яах учраа олохгүй байхад нь Грей номсмаар гарч ирэн Дикнесийг харавчихна. Гэвч огт өгөхгүй. Закийн хойноос нь буудна ер нь эднэр өгөх тийм үү? Тэ буудулсан ч аль нь ч өгөхгүй юм сонио. Хүн байсан бол аль хэзээ өгсөн байхгүй. Тэгээд Грей яагаад ч мэдэхгүй юм бол Зак Ричел хоёрыг бол энэ сонин газраас юм л гаргах гээд яг Грей ингэж хэлдэг байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол чи аварч чаднаа Ричелийг гэж хэлдэг. Тэгээд
Закийн хойноос нь ингээд хойноос нь Дикнес бууцсан ч хамаагүй тэгээд явсаар байгаа ерөнхийдөө Ричлийг ерөнхийдөө тэрж аваад ерөнхийдөө тэр сонин газраас гарчдаг байхгүй. Тэгэл Дикнес яагаад тэр хоёрыг гарах эрэхтэй гэж асуун Грейс. Ямар ч хүнд боломж байдаг. Бурхан эсвэл чөтгөр, сайхан эсвэл муухай, муу эсвэл сайн. Тэгэл ерөнхийдөө бол тийм бүх юм эсрэг төлтэй хүүтэн эсвэл халуун гэдэг шиг. Тэгээд бид нэр сонголтоо хийдэг. Зак хичнээн алуурч гэсэн тэр өөрийнхөө амнаас эрсэлээр Ричлийг аврахыг хүссэн гэж хэлнэ. Тухайн мөчид үзэгдэл солигдох бөгөөд Зак Ричлийг тэрвэд гараад ирнэ. Тэгсэн чинь баахан цагдаагийн машин ирнэ. Тэгээ хоёр тагтаа ингээд тэнгэрт дээр нисдэг нь мэдээж энэ сонин одоо газраас гарсныг л хэлж байгаа илэрхийлж ийн гэж би бод. Ричл шинэ эмчтэй болдог харин Зак шоронд орно. Зурагт болон бүхэл мэдээллийн хэрэгслээр тэр хоёрын талаар зөвхөн ярина. Тун удахгүй охиныг өрөөнд хоригдно. Өдөр хоног ээлжлэн яг л өмнөх шоронд байгаагаасаа 7 өндөр. Хэдэн сар, хэдэн жил энэ өдрүүд яг нэг хэвийн уйтгартай үргэлжлэхийг бол мэдэхгүй. Тэгтэл нэг орой Ричл яг л өмнөх өдрүүчийг унтах гэж байтал Зак хадуураа бариад цөм гэж зөхиод гараад ирнэ. Тэгсэн Ричл чи шоронд байх ёстой биз дээ гэж ерөнхийдөө бол Закаас асууна. Зак харин би гараад ирлээ гэж хэлдэг. Ричл чи намайг алах уу гэж асуухад Ричл дахин өмнө чи зөвхөн намайг ална гэж амласан гэж хэлнэ. Зак гараа сонгоно. Зак Ричлийг татаад аниманд усна. Амьдрал эсвэл өхөл, өтгөр эсвэл бурхан, сайн эсвэл муу бид нэр өөрснөө сонголтоо хийдэг. Та эсвэл чи аль сонголтыг хийх? Дараагийн анимаар уулзцгаая.